Онцгой юртай ялтан эмгэд. Умард зүгийн Брезенкийн хотын чанга тэглэмт шоронд алин галвын стайлны үеэс сууж буй ер бусын гэмт хэрэгтэн эмгэд байдаг тухай сурагдуулдав. Эхэндээ би үнэмшээгүй юм. Тэнд очиод зурхал үг бишэд итгэлээ. Ийхүү урдын зөвлөлтийн цөллөгт насаа илээсэн дөрөв эмгэний яриа тэдний гэмт хэргийн авцдах баримтаас толилуулах нь. Ихтэй өшрөгсөн Гладишева. Өсвөр насны туранхай охин шиг хатангар намхан нуруутай цэнхэр нүдтэй эмгэн Мария Петровна. Би өнөө болтол төрсөн ихтэй өшрөхөж явдаг юм. Эцгийн минь нүүрэн дээр нууц зүйл бэтнээ дагуулan ирж өндөг шарж өгч дайлах мөртлөө бидний аманд өртөсч хийхгүй үлсгэн. Бүр иргэний дайны үеэс бэртэн авч төвлөрснээс номоод ороолсон эцэг минь ихийн энэ бүх явдлыг гонигтай харж суудагсан. 12 той би хин нэг нийцсэм орж зүсэм талах шүүрнэ. Ногооны хашаанаас төмс ховын саваар хулгайлж өглөөгөр дахианы нүндгийг дүүчгэн. Ингэжл гол зогоодог байлаа. Хөршийнхэн гомдол мэдүүлчээ. Цагтаа ярьж баривчлаад дүр саатуулах шоронд суулгав. Шүүн талсан хурлыг би мартдаггүй юм. Метр хэрийн нуруутай над руу шүүгч. Шүүгдэгч Гладишева бос чи харагдахгүй байна гин. Би зогсож байна. Цагтаа ах намайг сандал дээр өргөн гаргаг. Тэгвэл та харна гэсэнсэн. Яагаад тулгаа идэг юм бэ? Өлсөд болохгүй юм. Шүүгч миний эцэг хийг асууж лавлан тэдний тухай мэдчихав болтой. За яах вэ, олон жил өгөхгүй гэсэнсэн. 1 жилээр шийтгэлээ. Аав, өлсгөлэн хөөхөж шийтгэхийн учир юу хэмээн уйлсансан. Шоронгоос гараад мөн л идэх юм олгайлж яваад баригдлаа. 3 жил онов. Хорих газар байхдаа эцгийгээ нас нөхцснийг дуулаад оршуулахад оролцоод сүүлчүүдаа барааг нь харъя гэж бодов. Гэвч баригдаж намааг өшөгчөж модоор зодож нүдлээ. Тэгээд ял нэмж нааш нураал дэлгээсэн нь. Би тэнд шин шорон барьж намаг балчиг хатааж шаарга өрн зүтлээ. Хичнээн бэрхгээ. 41 он гараад байсангүй. Би 17 той байв. Бид ажилдаа ядарч туйлдан турж цээд өмссөн хувцас тогтгоо байлснаас ажилд гарахгүйгаас нэг удаа хүүтэн зойронд сууж байлаа. Өшөрхөл хорсолтоо Сталины эсрэг хуудас гаргахаар шийдлээ. Би насан турш Сталиныг үзэн ядсан хүн. Арт өмнөд дайсан Сталин сүнтгүй гэж хэд хэдэн хувь бичээв. Хөлтөө зойрноос гарууд би хамгийн жижиг хүний нүдэнд өртдгүүгээрээ хуудасаа хуваарангуудад нааж хоригдлуудад тарахаар гарав. Молгоо би хуудасныхаа доор овог нэрээ сараацснаа хэлхээ мартад суун. Намайг дорн баривчлаад шоронд суулгах нь зүйл шүү дээ. Мөрдөн байцаагч ирж байцаахтаа өвгтөл зодж хашгичв. Би нүрлөө нулимчглаа. Намаа хүүтэн жаварт чирч гаргаад дээрээс ховинтаа ус цацхан тэр. Ингэжтэд Сталиныг хэрхэн хайрладгаа үзүүлсэн юм. Цаадхан тэдний өмг түшиг мөн мэдээж. Мария Петровна инхүү хувчлав. 17 настай Маня Гладишевад зөвлөлтийн эсрэг суртал ухуулга хийсний төлөө дээд хэмжээний ял оноолоо. Түүгээр чүл барам тэр ардын дайсан улс төрийн хоригдол ялтан боллоо. Харин буудаж алсангүй. Киров хот дахь томчуудын хорих газар дэлгээв. Насан түрээгүйгээс ялыг нь хөнгөлж урдих дээр нь 7 жил нэмж өөрчлөв. Кировт мод бэлтгэлд гарав. Илжирсэн хэмхтгийн цутангаар хооллон дарга хоригдлуудыг дураараа дормжилж зодож жанчин буудаж ална. Өлсгөлэн зарлахад тулж ирэв. Дарга бүрж эрс тэмцгээр шидэж хамгийн хил ам ихтэй хоригдлуудыг чанга дэглэмийн хуаранд төвжиж бензин цацаад галдан шатаахыг тушаажээ. Тэр мэдээ гадагш нэвтсэн байлаа. Маня энэ удаа зөвхөн Сталин төдийгүй 20 газрын ялт удирдагчдыг хайр найргүй илчилсэн ухуулах хуудас зохион тараалаа. Шүн тэр хуаранд дамжин орж хаалгыг нээж өглөө. Сүрэх хувь тавилангтнууд суллагдан зүгтэж гарав. Ийм явдал болсон хойно бослого дэгтгэн гарцаагүй мэдсэн дарга хэнийгч шийтгэж хөндлөгүй төр намжаах тушаал болгов. Тэгэхэд яг 650 хүний амнаас аврагдлаа. Маргааш нь Маня баривчлуулж 2 дахь удаага цаазаар ахуулах ял заагдлаа. Кировт аюумшиггүй зоригт цэнхэр нүдэн Манягийн тухай амьд домог хүн аман яриа болон дэлгэрсэн байсан учраас 2 дахь удаага ялын дээд хэмжээний ялыг нөршөөж Маня ам молтров. Дураараа бууддаг дарга Манягаас хэмээж 10 жилийн ял нэмээд тогтжээ. 50-аад оны сүүлчээр Хрушевийн үед тэр суллагдаж үзлээ. 32 настай хэрнээ эмгэн шиг харагдах болтлоо туйлдсан бүсгүй гарч ирэв. Наранд гарлаа шоронгийнхноос дээрдэх хувь зохиол оногдсонгүй. Төрсөн тосгондоо ирж
Хямны заваадад орсон хойно мухлагаас хямны тасархаа дутаж гэмээн. Насаараа ялтан явсан гэмээн өөр хэн явдаг юм байна гэж Маняк хардна. Ингэсээр Гладишева ахин ахиухан жилийн хувь хүртлээ. 50 насн дээр хотоодны 3-2 нь тайранхаа ирэмдэг биетэн суллагдлаа. Ам арга заах ирэхгүй, эм тонч авч дийлэхгүй тэтгэвртэй адар хонглоор оромж хийсэн эмгэнийг ажилд авах газар олдохгүй. Ийхүү Маня аймаг нь насныхаа эцэст мөн хүүхэд авахыгаа зуршлаар хоол хүн сулгаалах болов. Тэрээр яг л насан туршаагүй балчир насныхын шиг хулгайлж хумсалтгийг 1983 оны хавцад хэрэгт өгүүлжээ. 134 рублийн үн бүхий зүйл хулгайсны дотор 11 ширхэг бурам 4 хайрцаг тамхи авсан Гладишева нас өндөр тахир дутуу харгалзан үзхийн хамт шийдэглийг хөндрүүлэх шалтгаан болгож эд хөрөнгийг нь хурааж авах хэмээн тэмдэглэжээ. Болгож гэдгийг учрыг тодруулаас эмгэний уранхаа ноорхоо эд хөрөнгийг 8 жилийн ял оноолтоор орлуулсан байна. Эдүгээ 68 настай эмгэн Гладишева 54 жилийг зах хязгааргүй уудам эх орныхоо газар дэвсгэрдэх шорон гяндан хорих газарт өнгөрөөсөн түүх намтрын хуудастан бөлгөө. Царайлаг явсан Силва. Эцэг эхийг нь барьшлах үед Таня Иличева 14-тэй охин байв. Дотоод хэргийн ардын комиссарын газрын офицерууд аав ээжийг нь аваад явангууд аахар шаахар зүйлсээ баадагнаж бариад ахаад орж ирэхгүй болсон эзгүрсэн өрөө байраа орхиж төмөр замын өртөө рүү зүгэллээ. Тэнд очиод дайралтсан галт тэргэнд орцсов. Энэ нь 1937 оны зуны өглөө байлаа. Сүүдэрлэг модод цэцэрлэгтэй Москвагийн захын туслангууд оройгийн тайрч унагсан сүм дугнуудтай жижиг тосгод хусан галт борын цэцэг салгалсан нуг цонхон цаан жирэлцэн өнгөрөвч салж хаагцахтаа аав ээжтэй юу ч хэлж чадаагүй дээг гашуудж яваа Таня энэ бүхнийг сайхарна. Галт тэрэг Новгородын дэргэдэх жижиг хотын өртөөн дээр маргааш өглөөнөр зогслоо. Талбайд бонгота Таня охин тариачда гар тэргэнд сүү, наран цэцэг, галуу дахиа том дуугүй талах төрж яваа хараад өлсөд сангаснаа мэдэрлээ. Тэрэг төрөстийг дагаж явсаар зах хөрөв. Тэнд арилчаачд авчирсан дагуурсаа лангуун дээр өрж дэлгэцгэн. Арааны шүлс асгаруулсан амтд тансаг бүхэн яраа нь аавыг гэвч мөнгө байхгүй. Арга нь марагдахдаа уйллаа. Гэтэл хажууд нь түнтгэр хөрөн бор боотолтой барьсан ялдамхан царайтай аавгаа газар дороос гараад ирсэн мэт зогсож байлаа. Сайх аавгаа. Битээ уйл. Хоёлаа явъя би чамаа хооллъя гэлээ. Танягийн хүү захын хулгайчдын гар хөлөөлжээ. Түүнд тус өргсөн ялдамхан аавгаа нөхөр нь гэгдэхээр хоёр юу хийдгийг Таня хожимн мэдлээ. Харин тэр өдөр хамтлаа идэж уугаад юу болсноо нэгнгүү ярьж гэрийн эзэгтэн өдөн дэрэн дээр норсов. Маргааш өглөө мөнөх авгаас ирэж нэг бодолтой юм дотны танил эмхтэйдээ хүргэж өг гэхдээ удаж болохгүй шүү. Өөр ажил бий гэлээ. Хоёр даалгаврыг нь биелүүлж чадсангүй. Учир нь эхнээ очсон найз бүсгүй гадаа Таняг цагдаа тосч ав. Хулгай мөр огтлогдсон байжээ. Хэргийг мөрдөн байцаах явцад Таня ардын дайсны үр удманд тогтоогдсон байлаа. Түүнийг нийгмийн аюултай гэмт хэрэгтнээр тооцож 58 дугаар зүйл ангаар шийтгэв. Цэмцгэрдүү Туркийн буурал эзэгтэй Татьяна Николаевна Иличева дурсан. Шоронгийн босхийг анхудаа алхаж ороход айц төрсөн. Хонголд оруулаад сурлан дэвсгэр дээр хаях байх гэж бодсон тэгсэнгүй. Хүнжил гудс өглөө. Тэр нь насан туршаагүй хүүхдүүдийг хорих газар байжээ. Хажуудаа салхинд гаргадаг жижиг талбайтай шоронгийн хэд хэдэн өрөө байлаа. Хожимдоо өөр бусад шорон хорих газрууд янз янзыг нүдээр үтсэн. Хаач очсон би өөрийнхөө хулгайг гээддэг байлаа. Тэгвэл насчуу ялтан. Олон удаа хэрэг үлдгэсэд надад ээлтэй хандаж асрамжлана. Удалгүй дай эхэллээ. Намайг фронт руу торгуулийн суманд явуулж өгөөч гэж гуйлаа. Хэдийгээр их орон маань эцэг эхээс хагцаасан боловч эх орондоо 18 настай амбие залиаслыг шийдсэн юм. Явууллаа. Гомелийн дэрэгдэх хэмлэгийн суманд асрагчаар очлоо. Энд хожмын хаан нөхөр болсон мөн л торгуулийн ялтан Мишатай танилцлаа. Дайнаас өмнө хууль ёсны хулгайч явсан тэр фронт дээр зориг баатарлан цэрэг болж ингэртэй одон медаль гял болов. Тас харантай хөгжөөн баясалтай ганган нэр байв. Яагаад тийм эрд сэтгэл алдарч болохгүйсэн бэлээ? Дашрамд хэлэхэд би ч хүнд голөгдохооргүй царайлаг хүүхэн явлаа. Нэг үгээр дайн балдааны бараа харсан охид бүхний хүсэл мөрөөдөл болдог. Жинхэнэ фронтын дурлалын мундар эхэллээ.
Дайны жилүүдийг хамт дууллаа. Тэр маань жагсаалын зэрэг би асрагчаар хэмээн намтраа өгүүлжээ. Дайн дууснаас хойш Татьяна Николаевнагийн нөхөр Михаил хулгайн зам өрөөхөөжээ. Цайвар шаргал гизгтэй царайлаг хүүхэн Таняч хулгайчийн эхнэр боллоо. Эр нөхрийнхөө дотн нөхөдтэй ч дотнодсон үерхлээ. Тэднэр нь Мишатан хамт ажилдаа гарцгаана. Таня тэдний хоол ундыг зэхэж хувц сонрыг угааж нэг үгээр асарч тойлно. Анд нөхөд нурмагц Татьянагч хомрохлно. Эр нөхөртөө хайртай тэрбээр хорих бүсэд орохтой гунжис гундна. Шоронгийн сайн дурын уран сайханчдыг удирдах хорих газрын жүжигчин ч болж төгөлдөр хуур хөгжим дарж дууд олж шүлэг зохиож зураг зурж явлаа. Түүний насаа илээсэн хорих газрын хуарангуудын хан дуурганд түүний бүтээсэн хүмүүс ан аратан ой хөвч нуур усны зураг хадаатай. Өөрийн хайрт Мишатагаас суллагдаж гарсан цагтаа зоогийн газар руу жирэгдэж хөдлөгдөхгүй театр үзүрийн газар руу дагуулна. Театрт лож суудал эзлээд үзрээс алдаггүй хямсгаар цэмцгэр хатагтай суудал зэрэгцэн санал солилцож суусан зөөнгүй. Эр нөхөр нь эрвэхэ зангаа зөөж эхнэр нь алтан саатаа тэрлэгээр гойсон бит хоёрыг хин гэмт хэрэгтэн хулгайчд гихсэн бэ хэмээн Татьяна Николаевна асуужаа. Нэрэж тийм буйцаа. Татьяна хулгайчд дундаа Сильва гэгддэг байсан царай цусны сайхнаар тийхүү нэрлээгөө санджээ. Нэг удаа Мишатагаа нэг шоронд хоног илээх хувь зохиолгоногджээ. Харин өрөө шоронгуудад нь тусдаа. Хоёул босч бие биенээ дуудалцснаар хоолойн сөөцгөө. Тэгтэн Татьяна нөхөртөө Сильва дуурийн Бонш Сильва хоёрын дуулын аялгаар харилцан ярилцаж бай гэжээ. Тийхүү Сильва чи намайг үл хайрлан сэтгэл зүрхийг минь хөнөөлөө хэмээн бүх шоронгороо дуулалдах болсон намтартай гин. Хожим нь Миша минь битүү шоронд цусны хордлогоор өнгөрсөндөө хөрхий. Ингээд би эд мөнгөчгүй өр зүрх санаа сэтгэл хов олсон. Дайны цагаас үлдсэн битүү бэртэнг сумны ихтэрхий биендээ дээж цор ганцаараа хоцорхон нэ. Санаа сэтгэлээр гутарч хэсүүслэн тэнэж хулгайлж хумсалж гарлаа. Ор хорон байхгүй. Том хотуудад суух эрхч байхгүй. Шал дэмий балаа хэрэгт орооцолцсон. Яах ш тэрвэ. Турж өгөхгүй тулд энтхийг бараадах та гэсэн гэрэг. Наранд эрхчлөө байх газаргүй. Ерөөс тэгээд энэ нь эрхчлөө юм болоо да. Нэг удаа миний шуурхаа хянагч Татьяна чи хизээш тэндэл очино. Надаас 175 рубль авчихмаа. Би хэрэгээ хаамаар байна. Нөхрийн ёсоор тус хүрэг гэсэн юм. Би тгийлтэй. Хэрэг яаж болсон? Хулгайчийг чи яаж барсан данд над хэлэлтэй гэв. Их дэлгүүрт цээжвчтэй эрийн тэрлэгтээ явахт нь барьсан. Ингэж сайн дураар өксөж орсон удаатай сүүлчийн удаагийнх нь бүр чинээд бармаар настнуудын ясрамжийн газраас гарч прокурорт шууд очоод намайг суулгаач гэлээ. Прокурор яагаад ч гүн бол би чамайг яаж суулгах юм бэ гин. 3 жил эрч гисэн суулгачих. Эс тэгвэл гал тэргэн дайруулж дуусмаар гэтэл тэр учрыг ойлгон үзгээ авах та. Одоо яа их вэ? Нүглийг нь би нүмрий гэлээ. Мишагаа өнгөрснөөс хойш надад юу ч хамаагүй гөлрөө олжээ. Амьдрал төгсөжтэй. Татьяна Николаевна уртаар санаа алдав.